Сайн байцгаана уу? Сайн та сайн байна уу? Сайн. За. За. Багшийн хичээл хэрэглэгдэх юмнуудын ширээ болгон дээр тавьсан байна. Бид нар өмнө хичээл дээр мод металлын механик шинж чанар гэж үзсэн тийм үү? Механик шинж чанар гэж юу вэ? Уян харимхай тийм ээ? Туу зөөлөн. За уян харимхай гэж. Уян харимхай гэж. Энэ хоёрыг яах вэ? За. Уян харимхай гэх нь болохоор ингээд гадны нөлөөллөөс болоод өөр хэлбэрт ороод тэгээд буцаад өөрийнхөө хэлбэрт ордог. Уян харимхай. Буцаад өөрийнхөө хэлбэрт ордог нь болохоор уян харимхай. Тэгээ ордоггүй. Яг тэр хэлбэр байгаад байна. За бид нар өнөөдөр тэр хичээл дээрээс үндэслээд арын доогоо материал энэ гачиг тавьчаарай. Юу гэж вэ? Арын доогох материал ашиглан эвлэл хийнэ. За. Бид нар тэр юу энэ ширээ дээр байгаа бэлтгэцүүд ер нь хэр их илбэг байдаг зүйл. Юу вэ? Мод. За энэ юу ямар вэ? Замирны шиш. Нөгөөх нь за чиг ухдаг хоёр талтай бүгэн шаригтай мод байна тийм ээ. За тэгээд өөр юу нүрэнтэй өнгийн цаас байна. За тэгэхээр ерөнхийдөө цаасаар хийсэн 3 бэлтгэц дээр ажиллана гэсэн үг тийм үү? Цаасаар хийсэн 3 шаблон дээр 3 багийн 3 гишүүн нэг нэгээрээ тэр үйлдэлүүдийг бүгдийг хийх гэсэн нэг нэгээрээ. Тэгэхээр өөрөөсөө ярьж байгаа сонгоод авчих. Энэ үнийг би, энэ үнийг би. За. Би. За, өөрөөсөө авчих. За, ийм гурван зүйл байна тийм үү? Ийм гурван. Тийм ээ? Энэ гурвыг энэ өнгийн цаастай хэсгээр нэг бүгд хийх юм байна. Энэ бэлтцийг хооронд нь энэ үнийг нэг нь авах байна. Энэ юу гэж вэ? Тавчаахаа бэлтэж түүний хоош энэ үнийг бас нэг юм. За тэгэхээр өнөөдрийн бидний хичээлийн зорилго нь юу болох нь вэ? Зорилгоо тодорхойлъё гэдэг бүгдээрээ. За. За зүг. Багшаа тэгээд бас нүүнээр хям нүүнээр хийх. Тэгээд бүгд За бас байдаг. За тэгвэл энэнийг багцлаад нэг өгүүлбэрт багтаач гэхгүй. За гарын доорх материалаар өөртөө хэрэгтэй зүйлээ хийнэ гэж тийм үү? За тэгэхээр бид нар ерөнхийдөө яг нь мод, төмөр, өнгийн цаас ашиглаж ямар нэгэн зүйлийг хийх юм шүү дээ тийм үү? Хийж сурах нь ерөнхийдөө зорилго хийнэ. Тийм үү? За би танад яаж их зааварчдаг вэ? Өнгийн цаастай хүүхдүүд 1 2 3 4 гэсэн дугаарлалсан тойрол байгаа. Томоосоо жижигөрөн яг нь дээрээс нь наагаад багшийнхаа хийсэн шиг энэ юу вэ? Бай тойрог бай тийм ээ? За энүүнийг хий. За дараагийнх нь энэ шаблон дээр зармгийн модыг ингэж байрлуулаад хөндлөн гасан дээшээ доошоо гасан зураас аваад тэр зураасаа багаараад ингэж зураад цаасны утгаараа зүсээд хуглаад байх нь хідэн ширхэг байна гэдгээс нь шалтгаалаад бэлдэж өгнө тийм үү. За дараагийнх нь тэр бэлдсэн
Тааны ширээн дээр эднэр байгаа шүү дээ. Харин бэлдсэн зүйлийг яахаар вэ? Хооронд нь наан дараалт нь биш үү тийм ээ? Хажуугаас ингэж харагдах нь урдаасаа ингэж харагдах гэсэн. За, энэ ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл ажилдаа орцгоё. Та нарт нэг юм тайлбарлая. Тараа хоёр ширхэг үсний нэвтэг байгааз тэрний олыг хугалж аваарай. Энүүнийг хэрэглэе шүү. За танаа чи байраа хийж байгаа. Энүүнийг энээс салгаад авчих болно шүү дээ. Үдээснээс тий заавал ингэж үдээстэй байх. За тэгээд хийх явцдаа аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн баримтлаа шүү. За цаасны утгаараа маш их болгоомжтой гамлын бас болгоомжтой. Та нарын тэр танарт өгсөн тэр шаблон чинь наах дарааллын тэр шаблон нь ойлгомжтой байна. Нэг эхлээд эхний үдлийг яаж хийх вэ? Хоёр дахьыг яаж хийх вэ? Тэ ойлгомжтой байна. Цавууныхаа бүг бас боломжтой. Олон цавуу гаргах. Зүлгүүр та нарын юм дээр байгаа шүү дээ. Одоо яах вэ? Нааж байгаа хүмүүс наах явцдаа яах нь вэ?
удаад явна шүү дээ. Палмастер байна та нарын шинэндээ. Өнгөр нь удаад явах шүү. Яваа. Тэгээ нөгөө талд бас тийм хэлж байгаа. Тэгээ юуник за танаа бол мэдээ амжилтсаа. Хэрэгшээд бодлого багшаас асуугаа өгдөө. Одоо чи юуны наац юм шиг. Танаас тэр байч нэг бөөрөнгийн өнгөтэй бөөрөнгийн байгаа шүү дээ. Тэрнийг доор тогтоох суур хийгээд өөрсдөө сэлгээд багшийн тэрийн зүү бодлын бүгдээр нэг бичгийн цаас байна чи. Хийсэн зүйлээ яг хийгээд болцсон гэсэн тохиолдолд тэн дээрээ тавьчих юм заа. Ай тийш юм баруун.
явцтай ийм зүйлүүд яаж байгаа вэ? Чиний дээр алдарч юм байна. За тэгээд шийдэж байна. Тогтох нь. Энэ дээр авцсан гэвэл одоо энэ дүүрээд байна. Өндөр намын бас хаалт гэсэн нэг айхтан өндөр бас хин чи юу гэж байна? Юу яаж байна? Эндээ нөгөө шаардлага мотор сумаа хийж байгаа юм тийм. Ихэвч чаас. Янз янзын сумаар ингээд гараад хэлээр илүү. Юмаа ингэ дууссан сумныхаа урдлын шааргийг өөрийнхөө ширээн дээр байгаа пластмастраар хайх. Болаарай. Бэлтгэж хэрэгтэй болчихсон гэж тийш. Аваа зүггээд ажилласан.
Нөгөө хоёр баг байгаа юм дуусна. Тэр нэгдүгээр баг дуусна. Одоо нөгөө нарийн утсаараа энэ хоёр үзүүрөө суулгаад нэг үзүүрийн зангидаар суулж ирээд нөгөө үзүүр. Цааш нь хавтаа боловсруулж үзсэн. За эднийг болчих. За тийш ингээд одоо нүрзээд туслаа. Зүгтүүнээр нь 빨리 좀 하나 같이 넣었어. 좋아.
Юуны бариад байгаа. Арай болчих юм шиг. Арай богиночих гол юм шиг. Жог уртхан шиг юм шиг. Чи хитрхийг татсан юм шиг. Таг. За. Одоо хийх үү? За. Юу гэж тас. Энэ уцнаа хөлөөр утсан. Би жоохон татчихлаа. Өөртөө сонсож байна. Энэ яг лав болсон. Танаас нэг нь яг нөгөө юм босч өгч гэнэ үү? Өгч гэнэ. За дууссан бол өгсөн гэж 30-50 хараа. За тэгээд тэр сум бай хоёрынхаа хажууд буунууд аваач тавиад. За бодож байх юм байвал үнцээрээ бодчих. Авчин. Спорт интервью авчин. Багсна. Надумали их просто. Сильный начал. Одоо
Нэг наахан байх бол буунуудаа унтаач бүлөө саргаж арай. Тэр нэг болт үзүүр байгаа ш. Тэрийг тасчихвал. За танаа болцсон уу? За байна. За нэг буудаад үз. Байруу. Энэ үзгөөсөө ширээний тэр үзүүр. Тэр байруу болсон. За танаас ч гэсэн эндээс зогсож байгаа нэг буудаад үз. Болж байна уу? Тамада дүүс. Сугалт баг болж байна уу? Пойдемте, я сяду. За боороо сумтай байртай уншдаг зэрэг. Энэ ширээтэй байна. Аадас. За энэ нэг гоо. За өөрөө үзлээ. За нэг. За энэ тавьчих. За биш наач. Үгүй авчих гэж тавьчих. За бүгдээ хийсэн зүйлдээ үнэлгөө өгөх үү? Сумнууд аяа. Энэ утсыг тасчих. За ингэж энүүгээр одоо бүгдээ ширээндээ суучих. За эхний тэр цэнгэр сумтай баг. Тэрүүний цэнгэр багаар цэнгэр улаан нөгөөдгөө бор байгаа тийм ээ. Ногоон. Хамгийн наанаас нэг зүйл юм чи тийм үү? Цэнгэр ногооны бор гэж. За улаан бор. За ийм гурван баг байгаа тийм үү? Тэгэхээр 1 2 3 4 гэсэн 5 оноо ийм 5 үзүүлэлтээр ийм 5 оноо өгч дүгнэе. Тэгэхээр багш нь хийгээг юм чинь яг нь таанасаа хийгээд үзчихлээ тийм ээ. Явж байгаа дунд ямар байр хийгээд яаж ийм чинь. Тэгэхээр одоо цэнхрийн оноог нөгөө хоёр багийг өгөх үү? Нэгээс 5 гэсэн оноо өгөх шүү. За яа. За хэмжээндээ
цэнхрийн оноо учраас цэнхрээр тэмдэглэе. За хэмжээнд дээр хэдэн оноо өгмөр? Эдний хоёр баг. Цэнхэр багт. Цэнхэр буюу нэгдүгээр баг тийм ээ. За хоёрдугаар баг. За энэ хоёр оноо өгмөр шүү дээ. Танаа хоёр хэдэн оноо өгмөр? Энэ дээр энэ хэмжээ дээр. Хэмжээ бол яг үнэхээр ерөнхийдөө бууныхын урт тэр ишний урт баг нь сумны урт баг нь харагдаж шүү дээ тийм ээ. За хэмжээнд дээр 5 оноо. Цэнхэр баг. За наалтан дээр. Цэнхэр багийн наалт бол ерөнхийдөө зөв наасан буу угсрагдаад бий болсон тийм үү? За тэгэхээр та нар хэдэн оноо өгмөр? 5. За 5 угсан. За өнгө бодохдоо ямар хөө бодож? За би энэ бариад зогсоо. За бодолт нь ийм байна. Энэ сум нь энэ байна. Буу нь энэ. Хэдэн оноо? 4. За 4. За одоо чимэглэл буюу тэр доотлын нишин гайгүй орооцсон бай 5 оноо өгч идэх үү? За 5. Энэ дээр байн дээр нь байвал боломжийг бүгдээрээ оноо авахаар хийж тийм ээ. За цэнхэр багт хэдэн оноо авч вэ? Ингээд нэмий. Хэдэн оноо бүгдийг нэмээр идэх. 24. За 24 байна. За Улаанбаатар. Улаанбаатар наалтан дээр хэдэн оноо? Наалтан ямар вэ? Хэмжээ нь ямар вэ? Яг хэмжээгээрээ бол хийсэн тийм үү? Наалтан дээр хэмжээгийн за 5 оноо гэж өгчээ. За 5. Наалтан дээр ишинийг нөгөө тийш нь яасан бэ? Ишин 3 оруулаад наац тийм ээ. Тэгэхээр энэ оноо яах юм? За 3. За. Өнгө бодолт нь ямар вэ? 5. За 5. Чимэглэл 5. За 5. Бай бүгдээр оноо тийм үү? За цэнхэр багийнх нь энэ оноонуудыг нэмээд 25 туваагараа. Юу цэнхэр улаан хоёр өөрсдөө 이 조금더 탁상 없는 못다님의 다른 타도. 자, 바로 하게 됩니다. 나, 김진. 하우. 나. 자, 타오. 자. 웅크. 타오. 지금 웅그노. 자, 두루. 벤. 타오. 세모. 자, 타오. 두루. 타오. 두루. 자, 인기 전부. 자, 인기님의 히트 없지. 자, 막자마나. 자, 이름 들어가. 히트 막으로. 히트 야만 막으로. 걸어. 방해설리. 걸어. 이름 들어가. 징글 막고. 징글 막 이놈이가 있었지. 이름 들어가. 전화 이러. 뭐가 막 이러. 이름 어이. 그걸 모델이 쌓여 있으면 쓰고 있으면 자네가 가슴 бэрхшээ саяны тэр улаанбаг модыг зүсэж байхдаа хөндлөн тавьж байхдаа яасан? Хөндлөн тавьж байхдаа тэр торомж гаргаж байхдаа суудсын дагуулхад энэ мод яа гэв? Суудсын дагуулхад суудч чинь үү? Бид нарын энэ нөгөө нэг механик шинж чанар буюу төмрийн механик, металлын механик шинж чанар энэ дээр гарч ирсэн. Уян харимхай. Энэ ийм байсан тийм үү? Ийм нутус татлаа энүүнийг татгад ингэж илүү нумарч тийм Монголд эргээд хэвэндээ авч. За ингээд хичээл амжилттай оролцсонд баярлалаа. Хүүхдүүд юу яагаад та нар гэртээ саяныхаа өөрсдийн хийснийг солиод өөрсдөө тайван ингээд хийгээд үзнэ дөө. За гэртээ ингээд туушаа энээсээ илүү гоё хийж ирээрэй. За. За. За баярлалаа.